Сургууль цэцэрлэгүүд үүд хаалгааны ээж хүүхэд залуусаа хүлээн авахд хэдэн хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан эцэг их хүүхэд багчууд, оюутан сурагчид хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүхий л хэрэгцээг багтаасан хичээлийн шинэ жил 2016 үзэсгэлэн худалдааг энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд аймгийн засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлцээс зохион байгуулах гэж байна. Өнөөдөр хэвлийн баг хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ. За Дархуул хотын 55 жилийн хүүхдэж одоо хичээлийн шинж зориулан үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин сурчлах мөн импортын чанартай бараа бүтээгдэхүүний иргэдэд хямд өргөн одоо өргөн сонголттойгоор худалдаалах бол ийм үндэсний худалдааны зорилгоор хичээлийн шинж жил 2016 гэсэн үндэсний худалдааг бол 2016 оны 8 сарын 26-наас 28-ны өдрүүдэд залуучууд театр дээр зохион байгуулагдана. За ингээд ерөнхий зохион байгуулагч нь болохоор аймгийн засаг даргын тамгын газар, хөгжлийн бодлогын хэлтс, нийгмийн хөгжлийн хэлтс, мэдээлэл технологийн алба, хамтран зохион байгуулагчид нь болохоор боловсролын газар, худалдаа аж үйлдвэрийн тэнхим, шүтэн уул хувьцаат компани, дархан нэмийн худалдааны төв, хаан банк. Үзлэн худалдаанд бол оролцож байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь болохоор нэг төрөл нь бол сурагчийн дүрмд хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, бэлэн хувцас, сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн соёлын бараа, сургуулийн өмнөх хүүхдийн одоо орны цагаан хэрэглэл, мөн одоо сургуулиудын цэцэрлэг сургуулиудын хүүхдийн одоо үдийн цай хөтөлбөрийн аяг, тавг, номын худалдаа, солилцоо, ерөнхий улс хурлын одоо хоёрын сургуулиудын танилцуулга эдгээрүүд бол ингэж оролцож явнаа. За ингээд бол гол юу нь болохоор зэрэг үзэсгэлэнгийн маань гол зорилго болохоор зэрэг мэдээж хэрэг хичээлийн хэрэглээс гадна одоо иргэд мөн одоо сургуулийн сурагчид маань одоо хуучин одоо номоо хичээлийн хэрэглэлээ бол хоорондоо ийм солилцох ийм өргөн дэлгэр үйл ажиллагааг явуулнаа. За одоо ингээд одоо хэрэгтэй тусынхаа мэдээллээр бол манай холбогдох албаны улсууд мэдээлэл хийнэ. За манай боловсролын газраас энэ аймгийн боловсролын үзэсгэлэн худалдаанд бол голлож хоёр зүйлтэй анхаарч байгаа. Нэг нь бол сурагчийн дүрмд худалдсан, нөгөөх нь одоо сурах хүчиг байгаа юм. Тэгэхээр ер нь сурах хүчийн хувьд бол 1-5 дугаар ангийн 6-аас 8 төрлийн сурах хүчиг 2000 одоо үндсэндээ 13-аас 14 оны хичээлийн жилээс эхлэж хэвлэгдсэн. Тэгэхээр 1-5 дугаар ангийн 6-аас 8 төрлийн сурах хүчийг бол улсын одоо төсвийн хөрөнгөөр 100% одоо хангаж байгаа. За энэ хичээлийн жилд бол мөн одоо 100% хангагдж байгаа. Гэхдээ ер нь 2014 оноос эхлээд 1 дугаар ангийн хүүхэд нь 2 дугаар анги руу ордог, дороос нь 1 дугаар ангийн хүүхэд эсэж авдаг гэдэг энэ зарчмаар бол жилүүрийн сурах хүчийг 40% нэмэлт сурах хүчийн захиалгуудыг татж авчирч өгч байгаа. Товчхонтой бол 1-5 дугаар ангийн сурах хүчийг бол үндсэндээ 100% үн төлбөрөөр улсаас хангагдж байгаа. За 2015-16 оны хичээлийн жилд бол нөгөө суур боловсролын зөв хөтлөрөгдсөн толгоотойгоор 6-аас 9 дугаар ангийн нийтдээ 5-аас 17 төрлийн сурах хүчийг ирж байгаа. За энэ бол нийт хүүхдүүдийн 25% л одоо хүч очиж хангагдана. Өөрөөр хэлбэл цаана нүдэж байгаа хувь нь бол сурах хүчгээ худалдан авна гэсэн үг. За энэ 25% нь ямар хүүхд байныг бол нөгөө олон хүүхдтэй за бага ангийн суур боловсролын сургуульд 4-3-аас 4 хүүхдэнд зэрэг явагддаг өнчин өрөөсөн амжиргааны баталгаат төвшингөөс доош орлоготой гэдэг энэ хүүхдүүдийн судалгааг сургууль гаргасан учраас бид нар одоо яг өнөөдрийн байдлаар бүх сургуулиуд номоо татаад авчихсан. Одоо яг энэ номынхаа сангаар дамжуулаад эдгээр одоо нийгмийн эмзэг бүлэг болон зорилттой бүлгийн хүүхдүүдийн номыг бол 9 сарын 1-нд дараагаад дуусна. Үлдсэн хүүхдүүд нь номоо цэвэр худалдаж авна. Хаанаас худалдаж авна гэвэл Дархуул аймагт номын ундраа мөнхийн өсөг компаниуд бол энэ сурах хүчүүдийг яг улсын үнээр нь борлуулж байгаа. Тэр цэгүүдээс нь очиж худалдаж авна. Гэхдээ бид нар бол энэ боловсролын үзэсгэлэн яамд яг энэ худалдаа хийж байгаа улсын үнээр нь борлуулж байгаа хоёр компани татан оролцож байгаа учраас та бүгд эндээс нь худалдаж авах болцоотой юм аа. За нэг зүйл байна. Энэ жилээс бүрэн дунд боловсрол буюу 10, 11, 12 дугаар ангид шинжилсэн одоо цөм хөтөлбөрийн агуулгаар зур хичээлэх болно. 10, 11 дугаар 12 дугаар ангийн хүүхдүүдэд сурах хүчийг ирээгүй, хэвлэгдэж гараагүй. Зөвхөн багшийн одоо сурах хүчийг зөвлөх одоо номууд ирсэн учраас үүнийг бид нар бол 10, 11 дугаар ангийн хүүхдүүдэд бол одоо сурах хүчийг эртэл
одоо хүлээж авах шаардлага байна гэдгийг л одоо хэлэх хэрэгтэй байна. За манайх Дархан уулын аймгийн Шүтэн уул компани сурагчийн дүрм төвцөг 2013 оноос хойш үйлдвэрлээд тендер чалгарч үйлдвэрлэснээс хойш гэрээний дагуу нийлүүлж байгаа. Ингээд дарханчууд маань бол хувцас авч өмсөж хэрэглэж сурсан байгаа. 3-4 жилийн хугацаанд бол хэрэглээндээ танигдсан стандартын чанарын шаардлага хангасан ийм сурагчийн дүрм товц байгаа. Тэгээд энэ үзэсгэлэн худалдааны үеэр Шүтэн уул компани маань энд сурагчийн дүрм товцоор оролцох бөгөөд тодорхой хэмжээний бас урамшууллуудыг зарлах болно. Ингээд иж бүрэн сурагчийн дүрм товц авж байгаа хэрэглэгчдэд зангиа үнэгүй бэлэглэн мөн ахлахангийн сурагчдын дүрм товц худалдаж авсан тохиолдолд 10% үнийн дүнгийн урамшуул олгох юм аа. Мөн энэ үзэсгэлэн худалдаанд манай Дархан уул аймгийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд баялаг бүтээгчдийн холбооны гишүүн байгууллагад оролцож байгаа нэрийг хэлхийг хүсэж байна. Энд Дархан оймс, ээж харихны өгөөж, боос савих, үлгий дэлгүүр оролцсноо. За манай Дархан аймгийн худалдааны төвн уг хичээлийн шинжил үзэсгэлэн бодлого 2016-д хичээлийн сурагчийн хэрэглэл цэцэрлэгийн хүүхдүүдийн бүхэл хичээл номд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн бүгдийн бэлтгэн оролцож байгаа. Үүнд бид нар өөрсдийн импортоор оруулж ирдэг Милан, Стендлер, Мафед, Юнифаф зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдийг 5-20% хямдралтайгаар худалдаалж байгаа. Үүнээс гадна бид нар бүхэл төрлийн дэвтэр, зургийн дэвтэр, тэмдгийн дэвтэр зэргийг үйлдвэрийн үнэ буюу бөөний үнээр нь худалдаалахаар бэлтгээд байна. Энэ нь бол одоо манай дархны зах зээлийн хамгийн хямд үн болж чадж байгаа. Дээр нь бид нар цэцэрлэгийн хүүхдүүдийн баг дунд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн бүгднгийнхэн хичээл хэрэглэлийн багцыг бас бэлтгээд багц бүрийг бөөний үнээр худалдаалахаар ингээд худалдаанд оролцохоор бэлтгээд байна.